Манай хөдөө чинь хэцүү шүү дээ. Нэг бол мотоцикл нь голоороо хугарчин, нэг бол хүн нь голоороо хугарчин. Энийг унаад утчих. За мягтай охин Улаанбаатар хотод орж ирсэн. Хотын хүн болох гэж байна. Тэгээд төгжрлийн асуудлыг нэгдүгээр шийдэе гэж бодоод би өөртөө мотоцикл авах гэж байна. Энэ Гэтэ Монголиа гэдэг дэлгүүр дээр ирсэн байна. Та хэдтэй орж гоё юм сонирхож байлаа. Ер нь төгжрөл ингэж бухимдаж стресстэй намайг хараад өрөөлж лөвөржингаа дуудаж явж явахаар манайхаа нэг ч ихсэн машина тийм ээ одоо зогсоол тавиад мотоцикл авч унаа. KFC Монголиа зангилыг гинөө. Оо ямар эври. Одоо нэг 70% та эрлээ задуу гэдэг шиг. Амар юм салтаа хойж байгаа ташаа өндөр гэдэг шиг. Нүгээрс дээр хонь молонд явдаг бол алах юм шиг байна. Оо араад ийм ямар сүртэй. Оо ингээд хамаг доторх эд эрхтэнгүүд нэг ийлүүж идэг юм шиг. Ийм юм гэж бас байдаг. Яас эвгүй тэг нэг юм соноо олон үлтэй хорхооч юм шиг нэг харагдах байдал нь цог горхоог яг ингээ ойроос эвд хүрэн мөрөнгө харахаар бас яг ийм чарж. Гоё юм тий. Энэ юу? Энэ засварын газар нь. Энэ нөгөө бас юм сэлбэг байдаг юм биш. Надад цээж ч юм уу? Топ юм уу? Мотоцикл топ. Төрлөөр байдаг юм шүү дээ. Энэ нөөсөө одоо сүүлийн үед нэг юм барын ирээ модон мод нэр шилэн болов. Энэ ямар гоё юм бэ? Энэ миний дээлтэй хосолч юм шүү дээ. Хөдлөхгүй. Надад юу? Энэ арай амар гат байна. Би дельтагаа хослуулаад авъя гэвэл бүр өстой. Өнгөрөө биш. Тэр энэ бас ямар гоё. Ийм хараа одоо энэ ингээд гарын одоо энэ үеинүүдийг хамгаалдаг байх юм шүү дээ. Ийм. Энэ өвдөгний хамгаалалт. Тий. Энэ араа. Ийм байдаг байх юм шүү дээ. Соёлын шок мок гэдэг нь болоод байгаа юм биш үү? Сум нэвтрдэггүй хантаас шиг харагдаад шүү дээ. Кинонд дэр гардаг. Эндээч пивертэй, эндээч зөөлөвчтэй, эндээч пивертэй. Цээж мэж нь битүү. Бүрэн тоноглолцсон юм шүү нэрээ ууртлаардлгүй юм биш. Сайн байна уу? Би өөртөө мотоцикл сонирхоод байгаа. За энэ бол ястой гоё юм байна. Дээр нь гараал нэг хөдлөө явцсан байхад болно шүү дээ. Энийг унаад утчих. Каск хөлийн өмсгөө. За энийг өмсчий дөө. За тэгвэл ингэж гарч санийхаа мотоциклыг. Яна боломжтой. За би энэ хойноос нь чадлаараа зүгдээд явъя. Энийг хараа намайг унж чадах уу гэдэг юу гадах юм. Манайх ч хөдөө хүлэг мустанг тийм ээ одоо бүхэл одоо мотоцикл дээр ундаа штэ. Янцтай. Аллаа шүү дээ би сая. Амар гоё юм байна. Энэ бүр шүү дээ үнэхээр бүр тасархай юм байна. Вау. Зүгээр солиотой. Хасна хаа. Аллаас би сая ингэж тойроод ингэж буцаж ирээ. Жохо хаа зогсон чи бас гозоогоо босч ирж юм гэж штэ бүр. Би ч одоо амьдралдаа нөгөө нэг хүлэг мустанг те. Тэрийг л унжлаа штэ. Тэрээс ийм гоё юм бол ерөөс унж үзэж байгаагүй штэ. Бид нар ч бүр илгэн штэ. Би бол илгийг авдаа штэ. Хөдөө малд бол тэр чи манайха байнга. Яг хэдэн малын буян гоё юм байна уу энэ стянт. Тэгээ бас нэг хараа нэг ийм гутал бас авлаа. Энэ яаж ийн? Зогч гин үү? Миний дээлтэй хослоод байгаа зү. Нэг янз юм аа. Энэ хөл араа энэгээр хөл нугардгүй юм биш. Гоё юм аа. Энэ каск маск нь бол янзтай. Энэ өстой. Би одоо манай хөдөө чинь хэцүү шүү дээ. Нэг бол мотоцикл нь голоороо хугарчин, нэг бол хүн нь голоороо хугарчин. Нэг сайн юм олж авъя. Бид нэрээ хослуулж авсан юм. Гэтэ Монголиа гэдэг энэ одоо нарны зам энэ чи үлээ оягтайвны гүүрний доор байдаг юм байна. Тэг их амар юм. Одоо бүх төрөл одоо засвар үйлчилгээ бүх юм энэ дотор ингээд цогцоорон сайхан шийдчихсэн. Тэгээ бас одоо миний энэ авсан мотоцикл дараа жил дахиад одоо шинэ гарсан загварыг сайжруулъя гэвэл энийгээ өгөөд сольж болно гэж байна. Тэгээд одоо нэг банкны лизинг гэдэг төлбөрийн уян хатанд өгцөлтэй юм байна. Би бол яг хэдэн молынхаа боёд л авчлаа. Тэг ер нь их гоё юм аа энэ. Тэгээд хүмүүс ирээд үзээрэй. Манай хөдөөнийхэн ирээд зорж ирээд үзээрэй гэж хэлмээр байна. Одоо хүний аюулгүй байдал яг л стандарт нийцсэн
шаардлага нь хангалтсан зүйл байна. Энэ сайхан төмөр хүлгээс яваа та.